Монголын уламжлалт тоглоом наадгай. Чон тарвцах. Монгол түмний тоглоом наадгай нь ард түмний аж амьдралын байдлыг тод томруулаар тусгаж өгсөн байдаг. Тийм ч учраас ямар нэгэн орон байр, тоног хэрэгсэл шаардахгүйгээр одоо зохицон тоглох боломжтой. Ялангуяа нүүдэлчин бидэнд одоо маш их зохицсон ийм тоглоом наадгаанууд байдаг юм а. Монгол ардын ам наадгааны эхлэл, өрнөл, төгсгөл гэсэн хэсэгтээ төдийгүй тогтмол уран хэллэг үйл хөдлөлтөй, хэлбэл зохих үг яриатай. Тэр нь хүнд оногдсон дөрвийн хуваарлалт бүхий учраас жүжиг наадмын чанартай байдаг. Мөн түүнчлэн ам наадгааны орчин тойрныг танин мэдэх, юмсын шин чанар, хэлбэр дүрс, өнгө зүсийг судалж, тоо орон зайн ойлголттой болж, ургамал амьтныг танин мэдхэд сургадаг. Өвөг дээдсээс минь уламжлан ирсэн ардын ам наадгааг хүүхэд багчууд тоглож сурснаар нутаг ус эх орныхоо тухай, мөн ард түмний зан заншил, ёс суртахууны болон ахуй амьдрал, хөдөлмөрийн тухай ойлголтыг олж авдаг. Эрт үеэс Монгол хүүхдүүдийн дунд хамгийн өргөн дэлгэрсэн тоглоомын нэг бол чон тарвцах хөдөлгөөнд тоглоом юм. Чонгой тамхи. Тарвны зарчин яасан үг юм бэ? Тарвгой тамхи. Чонны шивдэрчин яасан муухай юм бэ? Чонгой хитээ өгөөч. Тэр яах нь? Түлий. Гал тулж яах нь? Цавуу буцлаа. Цавуу буцлаж яах нь? Номсом нааж яах нь? Чонны толгой хаахарви. Та юу вэ? Монголчууд эрт дээр үеэс үр хүүхдээ олон төрлийн тоглоом наадгаагаар сургаж хүмүүжүүлж ирсэн төвхтэй Монгол ардын тоглоом нь хөдөлгөөнт буюу аман наадам гэсэн олон төрлүүдтэй. Үүнээс чон тарвцах хэмээх хөдөлгөөн тоглоомын талаар ярья. Чон тарвцах хэмээх хөдөлгөөн тоглоомонд олон хүүхэд ордог онцлогтой, хүүхдийн тоо хамаардаггүй. Чон тарвцах хэмээх хөдөлгөөн тоглоомоор тоглосноор хүүхдийн хэл яриа, оюун ухаан, бие биелдар, нийгэмшигэн хөгжлийг цогцоор нь хөгжүүлдэг онцлогтой тоглоом юм а. Чонгой тамхи. Тарвны зарчин яасан үг юм бэ? Тарвгой тамхи. Чонын шивдэрчин яасан муухай юм бэ? Чонгой хитээ өгөөч. Хитээр яах нь? Гал түлий. Гал тулж яах нь? Цавуу буцлаа. Цавуу буцлаж яах нь? Номсом нааж яах нь? Чонын толгой хаахарви. Чамайг да. Тоглоом эхлэхдээ хэн чон хэн тарваг болохыг шодож шийддэг. Шоdoхдоо том найзуу, тоглолцоо найзуу, гайлуу гайхуу, галзуу зөрхөө, яамуу ясуу, ширээн дагуур, шив тас. Тас гэдэг сүүлийн үг таарсан хүүхэд нь чон олж бусд нь тарваг олж хөөцөлдөж тоглодгоо. Чон баригдсан хүүхдүүд тоглоомоос хасагдаж баригдаагүй үлдсэн ганцхан хүүхэд тоглоомын ялагч болно.